Шин хуган цаарунна Халасан гэрэглэн навсат бүдэглээ Яралгүй ангал Тамиг үнчивэхтэй Ялах зүдэн сүдэртэй төрнө Нэг хүн уурлаж хэрвээ та нар энэ асуудлыг шийдэхгүй бол гол салбарт гомдол гаргана гэж хашгирч байлаа. Гэтэл гинэт нэг гар ирж тэр хүний толгой дээр дарлаа. Тэр цочиж эргэж хараад өөрт нь хүрсэн хүнийг загнах гэж байв. Түүний өмнө дан зогсож байлаа. Түүний нүд хүйтэн бас байдал нь чөтгөр шиг аимшигтай санагдав. Тэр хүн шууд чимээгүй болчихов. Дахиж юу ч хэлж зүрхлэхгүй машин эвдэрсэн байх гэж төгдрөн хэлв. Тэр өөрийгөө awakening болсон хүн гэж зүтгэсээр байлаа. Дан нүдээ жиж асуув. Тэгэхээр чи машин буруу гэж итгэлтэй байна уу? Тэр үед ажилтан дундаас бас Hunter байсан нэг хүн урагш гарч ирээд тэгвэл би өөрөө шалгаад үзье гэж хэлв. Тэр энергийн бөмбөлөг дээр гараа тавихад бөмбөлөг шууд гэрэлтэж баг зэрэг цахилгаан оч гарч эхлэв. Машин ажиллаж бөмбөлөг цэнхэр өнгөтэй болов. Цэнхэр өнгөнд зэрэг гэсэн утгатай. Энэ нь машин яг зөв ажиллаж байна гэдгийг харууллаа. Тэр асуудал үүсгэсэн хүн үг хэлж чадахгүй болов. Ингээд ресепшны ажилтан боломжийг ашиглан илтгэр та одоо явж болно гэж хэлв. Тэр хүн ууртаагаар гарч явлаа. Эцэст нь өрөө чимээгүй болов. Ресепшны ажилтан инээмсэглээд даангад одоо таны ээлж гэж хэлэн дотор шүрв. Тэр дөнгөж эргэж хамт ажилтдаг хүнтэйгээ юм ярьж эхлэх гэж байталд. Нэг хүн ажилдаа анхаар гэж сануулв. Тэр доогийн өмнөх аимшигтай төрхийг бодоод энэ хүн ядаж зэрэг магадгүй түүнээс ч өндөр байх гэж дотроо бодлоо. Тэр үед утас тасралтгүй дуугарч байлаа. Костюм өмссөн нэг эрэгтэй утсаа авав. Нөгөө талаас яаралтай дуу сонсогдов. Салбарын менежерээ 6 дугаар давхрын 3 дугаар үнэлгээний өрөө рүү яаралтай оч. Тэр гайхан юу болсон юм бэ гэж асуулаа. Гэвч утасны цаадах хүн та өөрөө ирж харсан дээр гэж хэлв. Тэр даруй лифт рүү орлоо. Түүний толгойд нэг бодол орж ирэв. Магадгүй үнэлгээ өгч байгаа хүмүүсийн дунд зэрэг байгаа юм биш биз. Гэхдээ тэр удалгүй инээмсэглэв. Тийм зүйл байж таарахгүй дээ гэж бодлоо. Хэрвээ үнэхээр зэрэг хүн байсан бол Ска багууд аль хэдийн түүнийг авах гэж хоорондоо өрсөлдөж эхлэх байсан. 6 дугаар давхар дээр маш их эмх замбраагүй байдал үүсчээ. Шалгуулах гэж ирсэн хүмүүс бүгд шивнэлдэж хинийхэн туршилт ийм аимшигтай зүйл болсон юм бол гэж гайхаж байлаа. Үүнийг сонсоод салбарын менежер хүмүүсийг шахаж гарсаар дотор шорж юу болсныг шууд харахаар явлаа. Өрөөнд ормогцоо тэр шалны дээр буторч унсан болор бөмбөлгийн хэлтэрхийг хараад цочирдов. Зэрэгтэй ажилтан царай нь цайсан байдалтай урагш гарч ирээд дом руу заав. Тэр чичирсэн хоолоогоор тайлбарлав. Тэр гараа бөмбөлөг дээр тавихад бөмбөлгийн өнгө тасралтгүй өөрчлөгдөж эхэлсэн. 7 өөр өнгө хольж солигдож байсан. Ийм зүйлтийг өмнө нь хизээж харж байгаагүй. Тиймээс ажилтан машин эвдэрсэн байх гэж боджээ. Тэр инээмсэглэхийг оролдож заримдаа техник баг зэрэг асуудал гаргадаг. Санаа зовох зүйл биш гэж хэлв. Гэтэл гинэт чаг гэсэн дуугарч болор бөмбөлгийн гадаргуу хагарч эхэллээ. Дараа нь пүв гэж чанга дуугарч өрөө дүүрэн цагаан удаа тархав. Гадаа хүлээж байсан хүмүүс хүртэл сандарч эхэллээ. Удаа маш өтгөн байсан тул ресепшны ажилтан тасралтгүй ханиалгаж байв. Харин дон машины өмнө чимээгүй зогссоор байлаа. Шалгагч ажилтан маш их айсандаа шалан дээр суучихсан байв. Доныг зүгээр л зогсож байхыг хараад тэр чи зүгээр үү гэж асуув. Тэр шоконд орсон байх гэж боджээ. Тайланг сонссны дараа салбарын менежер санаа алдав. Тэр шалгах машин эвдэрсэн байх гэж бодлоо. Гэхдээ нэг асуудал байв. Тэнд ижлэхэн 3 болор бөмбөлөг байсан. Тэгвэл яагаад гуруулаа нэгэн зэрэг хагарчихв? Ажилтнууд хоорондоо шивнэлдэж байхыг хараад дон асуув. Намайг дахин шалгах хэрэгтэй юу? Салбарын менежер бодож үзлээ. Хэрвээ дахин шалгаад дахиад нэг бөмбөлөг хагаруул түүний зардлыг өөрөө төлөх болно. Тэр бодох тусам илүү их санаа зовж эхэллээ.
Дон жаахан эргэлзэж байсан ч салбарын менежер улам сандарч хөлс нь гарч эхлэв. Эцэст нь тэр дахин асуув, "Чи Дэсон мөн үү?" "Тийм биз." Дараа нь тайлбарлав, "Ийм зүйл анх удаа болж байна. Тиймээс бид түр шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Бид болор бөмбөлөгт найдаж чадахгүй. Өөр үнэлгээний комиссар ирж чамайг дахин шалгах хэрэгтэй. Тэгж байж л чиний жинхэнэ зэрэгийг тодорхойлно." Дон энэ ярианд бага зэрэг эргэлзсэн ч зэрэгтэй ажилтан итгэлтэйгээр хэлв. Хантерын зэрэг тогтоох систем маш тодорхой дүрмтэй. Тиймээс санаа зовох хэрэггүй. Дон гарч явсны дараа ажилтнууд амьсгаа авч тайвширлаа. Дараа нь салбарын менежер хүнд дуугаар хэлв, "Миний хувь тавилан өөрчлөгдөх гэж байх шиг байна." Нарийн бичиг нь асуув, "Энэ болор бөмбөлөг өөр ертөнцийн энергид хариу үзүүлдэг биз дээ?" Менежер толгой дохив, "Тийм, яг баттай биш ч их магадлалтай." Дон энэ доторх хүч бөмбөлгийн даах хэмжээнээс хэтэрсэн байж магадгүй. Тиймээс л дэлбэрсэн. Үүнийг сонсоод зэрэгтэй ажилтан инээж, "Ямар инээдтэй түүх вэ?" гэж хэлээд итгэсэнгүй, гэвч салбарын менежер өөр бодолтой байлаа. Тэр Доныг маш ховорс зэрэг байж магадгүй гэж сэжиглэж байв. Гэхдээ зэрэгтэй ажилтан үүнийг хэтрүүлсэн гэж бодож, огт итгэсэнгүй. Association-оос гарсны дараа Дон Чено руу уцтаж шалгалт дээр болсон сонин явдлыг хэллээ. Чено гайхан асуув, "Хэмжих төхөөрөмж эвдэрсэн юм уу? Яагаад дахин шалгуулах ёстой гэж?" Дон шууд хариулав, "Би санамсаргүй машин эвдэлчихсэн." Үүнийг сонсоод Чено чангаар ойрлов, "Тэр чинь хүссэн үедээ эвддэг зүйл биш шүү дээ. Чи шалгалт эхлээд 5 минут болоогүй байхад асуудал үүсгэж байна." Тэгээд нэмж хэлв, "Одоо тэд чамайг яаж шалгахыг харцгаая." Өөр арга байсангүй. Дон дараагийн шалгалтад маш сайн үзүүлж хамгийн өндөр оноо авах хэрэгтэй байлаа. Чено түүнд одоохондоо гэртээ очиод амар шалгалтын хуваар мэдээллийг дараа нь явуулна гэж хэлв. Хол зайнаас улаан өнгийн гинэт улаан гэрлийн гэлба Донгийн анхаарлыг татав. Тэр толгоогоо эргүүлж ядарсан байдлаар арагш харлаа. Тэнд эмэгтэй мэргэн буудагч байв. Тэр дотроо яаж харсан ч энэ хүн огт хүчтэй харагдахгүй юм гэж бодлоо. Хэдийгээр тэр Awakening хүчтэй хүн байсан ч түүнд огт хамаагүй байв. Гэвч тэр бууга буудах гэж байтал Дон гинэт толгоогоо эргүүлээд шулуун түүний дуран руу харлаа. Тэр гайхаж орхив. Зүрх нь хүчтэй түгшиж эхлэв. Тэр намайг үнэхээр харчихсан юм биш биз? Тэр олон жил мэргэжлийн мэргэн буудагч байсан. Гэхдээ өмнө нь ямар ч хонтор түүнийг анзаарч байгаагүй. Гэтэл Дон толгоогоо заагаад дохио өглөө. Энд буудвал илүү их цус гарна. Дараа нь баг зэрэг инээмсэглэж зориг байвал энд бууд гэж хэлж байгаа мэт харлаа. Тэр буцах гэж байтал ч хөвчээр нь тушаал ирэв. Тэр аргагүй буудлаа. Пак. Сум агаарыг зүсэж Дон руу хурдан нисв. Гинэт чанга дэлбэрэлт болж их хэмжээний тоос утаа бослоо. Хин ч амьд үлдсэн байх боломжгүй мэт харагдав. Гэвч утаа сарнахад Дон яг өмнөх газраа зогсож байлаа. Түүний биед ганц шарх байсангүй. Харин тусгаас өмнө хонхойж хөлнийхэн дэргэд унсан байв. Үүнийг хараад эмэгтэй жинхнээсээ айж барилгаас цухтах гэж оролдлоо. Гэтэл Донгийн саяхан авсан хутга агаараар нисэж очиод түүний гуйнд шийдэв. Тэр өвдөлтөөс хашгирч газар унав. Дон аажуухан ойртож ирэв. Түүнээс гарч буй хүчтэй аимшигтай аврал нэмэгтэйг бараг хөдөлж чадахгүй болгов. Дон хүйтэн инээмсэглээд хэлв, "Харамсалтай байна. Чи байгаа газраа зөв анилсан. Гэхдээ намайг ингэж амархан унгаахад чи арай туршлага багтай байна." Гэтэл гинэт түүний гуйны өвдөлт алга болчихов. Яг л хизээж байгаагүй юм шиг. Тэр даруй бүснээсээ буугаа суулж шууд байлдааны байрлалд шилжлээ. Тэр даруй байлдааны байрлалд орж чангаар хашгирлаа. "Миний орой суманд оновчход яаж юу ч болоогүй юм шиг байна вэ? Чи ямар мангас юм бэ? Чи хаанаас ирсэн юм?" Дон 50 хариулав, "Би бол тамаас гарч ирсэн хүн." Үүнийг сонсоод эмэгтэй уурлаж буугаа тасралтгүй буудаж эхлэв. Буун дуу барилгын талбай даяар цуурайтав.
Тэр Доныг маш аюултай гэж ойлгосон тул 1 секунд ч анхаарлаа сулруулсангүй. Гэтэл гинэт Дон яг түүний ард сүүдэр шиг гарч ирэв. Эмэгтэй айж орхилоо. Утаан дотор түүний буудаж байсан зүйл бол Донгийн үлдээсэн хурамч дүрс байжээ. Донгийн нүд улаанаар гэрэлтэж гараа сунган түүний хоолойноос барьж хананд хүчтэй зөхөв. Эмэгтэй амьсгалж чадахгүй болж байтал хананаас гинэт хар өмгийн олон гар гарч ирэв. Тэдгээр аимшигтай дөрүүд нь олон нүд олон амтай байлаа. Үүнийг хараад эмэгтэй айж ухаан алдав. Дон санаа алдан ийм жаахан зүйлч дааж чадахгүй юм байна гэж хэлв. Тэр доош бүхий сумны гэлзүүдийг түүж авлаа. Хананд сул унжиж байгаа дайснаа үл тоон. Тэр энэ сумнууд ямар хүчтэй вэ гэж гайхаж байв. Нэг сум л хүнийг шууд алах чадaltaй юм шиг санагдав. Тэр эмэгтэй бууны хайрцгийг нээж харахад дотор нь гэр бүлийн зураг байсан. Дон нэг сумны гэлц авч түүний духан дээр хид хідэн удаа зөөлөн тогшив. Эмэгтэй гинэт сэрж айсандаа хашгирч эхлэв. Дон шууд гол зүйлээ асуулаа. Миний асуултад зөв хариул. Өөр юм ярил шууд чамайг ална. Тэр гэр бүлийн зураг болон файлыг газарт шийдэв. Дараа нь түүний нүд рүү ширтэн бүх нууцыг нь олж мэдэх гэж байгаа мэт харав. Чиний ард талд байгаа хүн хэн бэ? Эмэгтэй чичирч тухнаас нь хөлс урсаж байлаа. Тэр Вэйдэмэн бүлгийн тухай хэлж болохгүй гэж бодов. Хэрвээ өөр нэр зохиогоод хэлчихвэл магадгүй Дон мэдэхгүй байх гэж бодлоо. Тэгээд тэр яаран хэлв. Тэр яаран Ким Сан Хэн гэж нэр хэлв. Тэр бол зээлийн байгууллагын булчинлаг хүн. Дон саяхан устгасан хүмүүсийн нэг байлаа. Эмэгтэй тэр хүн хэлсэн. Чи тэдний бүх мөнгийг авсан гэж. Дон хэсэг бодоод 500 сая мөнгийг саналаа. Тэр эмэгтэйг үнэн хэлж магадгүй гэж бодож эхлэх үед гинэт цахилгаан шиг энерги нисэж эмэгтэй мөрийг нэвт сүлбөв. Шархан нудрах шиг том нөх болсон байлаа. Аимшигтай өвдөлтөөс болж эмэгтэй хашгирч эхлэв. Ханнаас гарсан чөтгөрийн гарууд түүний биеийг чанга барьсаар байв. Дон намуухан боловч хүйтэн дуугаар хэлв. Ал орчин хүн ингэтлээ амархан хамтарч байна гэдэгт итгэхэд хэцүү юм. Дахиад нэг худал хэлбэл би чамайг шууд устгана. Тэр эмэгтэйд сүүлчийн боломж өглөө. Чамайг хөрсөлсөн хүн хэн бэ? Гэвч эмэгтэй чимээгүй байлаа. Тэр Вэйдэмэн бүлгийн тухай хэлж зүрхэлсэнгүй. Хэрвээ хэлбэл тэд түүнийг заавал ална. Хэлэхгүй байсан ч үхэл хүлээж байв. Ямар ч байсан гарцгүй байлаа. Тэр бүх хүчээ цуглуулад өөрийнхөө цээжийг хүчтэй зөхөв. Тэр амиа хорлох гэж байлаа. Тэр хашгирч чи надаас 100 удаа асуусан ч хариу өөрчлөгдөхгүй. Дон түүний үйлдэлийг хараад амиа хорлох гэж байгааг ойлгов. Гэвч тэр ямар ч хөдөлгөөнгүй. Зүгээр л хүйтнээр харж зогсов. Эмэгтэй цөхрөн хашгирсаар байлаа. Түүний дуу эргэн тойронд цуурайтав. Гэтэл Дон гараа баг зэрэг өргөхөд эмэгтэйн цээжний голд жижиг нүх гарч тэр шууд үхв. Түүний нүд итгэж чадахгүй мэд том нэгдэв. Ингэж амархан үхнэ гэж тэр бодоогүй байлаа. Дон хүйтнээр зогсож шалан дээр тархаж буй цусыг харав. Удалгүй цус газар дүүрэн урсаж шалыг улаан болгов. Тэр зөөлөн санаа алдаад хэлв. Чи түрүүлээд яв. Би тэр там шиг газраас үнэхээр залхсан. Эмэгтэйн бие газарт унлаа. Амьсгал нь зогсов. Ингээд Дон хичнээн оролцсон ч жинхэнэ захиалагчийн нэрийг мэдэж чадсангүй. Одоо дээрээс нь тэр энэ бүхнийг цэвэрлэх хэрэгтэй болов. Тэр нэг онцгой зүйлийг ашиглах дургүй байлаа. Яагаад гэвэл түүнийг дуудах бүрт сэтгэл нь маш мууддаг байв гэсэн ч аргагүй. Дон дахин тэр дэвтрийг гаргаж ирэв. Тэр дурсамж гэсэн түлхүүр үгийг ашиглан журналыг дуудлаа. Дон саяхан өгсөн хүний дурсамжийг ашиглан дэвтрээ нээв. Удалгүй 134-ээр хуудас өөрөө нэгдлээ. Одоо бүх зүйлийг нэг дор цэвэрхэн шийдэж болох байв. Тэр орон зайн хаалга нээв. Энэ газар Скигерийн ан цавын захад ойрхон байсан. Дон бодлоо. Одоо зүгээр л цогцыг нуух зүйл олох хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн ялзарч байгаа цогцыг олчихвол том асуудал болох байлаа. Барилгын талбай нэг булан цэнхэр бүтээлэг байв. Тэр бүтээлгээр цогцыг бүтээж зөвхөн цустай гарна баг зэрэг ил гарч үлдэв. Одоохондоо ингэхэд хангалттай байлаа. Дараа нь Дон орон зайн хаалгаар орж бурхтын танхим руу шууд очив. Тэр гарч ирмэгц систем мэдэгдэл илгээв. Тэнд байсан чөтгөрийн араатнууд архирч төгс ноён буцаж ирлээ гэж ухтаж байгаа мэт байлаа. Систем асуув.
Та ямар мөчийг дахин бүтээх хүсэлтэй байна вэ? Дэвтрийн 134-р хуудсан дээр тамийн сүнсний тамга шорон гэж бичигдсэн байв. Тэр газар чөтгөрийн хааны гол зэвсгийг хадгалдаг байлаа. Тэр чөтгөрийн бурхантай хамт захирдаг 15 ноёны нэг байсан. Тэр зэвсэг бол өгсөн хүмүүсийн сүнсийг дуудах чадвартай эртний олдвор байв. Түүнийг ашиглахын тулд эзнийхээ цусаар холбоо үүсгэдэг. Эртний хүмүүс ийм зүйлийг харанхуй олдвор Dark Relic гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэд байгалийн ертөнцийн зүйлсээс ялгаатай байсан. Дон анх сүнсний шорон руу орж байсан үеэ саналаа. Тэр үед бүх зүйл түүний төсөөллөөс давсан байв. Тэр анх тулааныг амархан удирдна гэж бодсон. Гэвч дуудсан командлагч нь маш сул. Бараг ямар ч хэрэггүй байжээ. Тэр бодолд автаж байх үед системийн мэдэгдэл дахин гарч ирэв. Бурхтын танхимын 67-р жилийн 198 дахь өдрийг дахин бүтээж байна. Тамтай харьцуулахад энэ газар бол хүний цогцыг боловсруулах газар байв. Энэ удаа Дон энэ боломжийг бүрэн ашиглах ёстой байлаа. Тэр огт эргэлзэлгүй зөвшөөрөх товчийг дарлаа. Систем шууд идэвхжиж 134-р хуудсан дээрх цогцсны голын дүр зургийг дахин бүтээж эхлэв. Түүний эргэн тойрон дах орон зай мушгирч гажиж эхэллээ. Удалгүй үхлийн голын аимшигтай дүр зураг аажмаар гарч ирэв. Удалгүй үхлийн гол Донгийн нүдний өмнө аажмаар бодитоор харагдаж эхлэв. Голын ус үтгэн наалдамхай нийл ягаан өнгөтэй байлаа. Усны доор гавлууд удаанаар хөвж байв. Голын нөгөө эрэг дээр чөтгөрийн хааны нутаг байсан. Өмнө нь хүмүүсийг гол гатлуулах завь байсан ч одоо огт алга байв. Бүр сэлж гарахч боломжгүй. Хэрвээ хүн энэ усанд хэдхэн секунд байвал зомби нарын сүрэг шууд ирж дайрна. Тэд махыг яснаас нь тастаж идэх байлаа. Гэтэл системийн даалгаврын цонх гарч ирэв. Дунд түвшний даалгавар. Голыг эзэлсэн тэнгэрийн амьтдыг устгах, зорилго 30 минутын дотор 20 цагаан багныг устгах, шагнал, Guardian Demon, Soul Protection, мөн шорон идэвхжих 50 боломж, мэдэгдэл дуусмагц Дон хэн нэгний бай болсныг мэдэрлээ. Харанхуй дундаас тоолж баршгүй олон нийл ягааннууд гялалцав. Тэд түүнийг устгах тушаалыг хүлээж байгаа мэт байлаа. Дон дээр шаруул таазнаас олон робот аалзумжиж байв. Тэд бол цагаан багнууд ажээ. Тэд тэнгэрийн ертөнцийн Upright Tribe ийм гишүүд байв. Гинт роботуудын хамгаалалтын систем идэвхжив. Тэд бүгд нэгэн зэрэг доош өсрөв. Нэг робот урагштайрч нийл ягаан бөмбөлөг шидэв. Гэвч Дон амархан болтлаа. Бөмбөлөг ойролцох хатанд оногдоход тэр даруй бүх зүйл цэврэн хайлж эхлэв. Дон шууд ойлгов. Эднийг устгах нь шагналыг авах түлхүүр юм. Магадгүй шагнал нь гол гатлах завь байх. Тэр эргэлзэлгүй өөрийн сэлмний багийг дуудав. Тэр хөдөлгөөнөө хийж дуусах мөчид аврах том механик аалз дээрээс шууд унаж ирэв. Дон хүчтэй өшөглөж өсрөн. Дон хүчтэй өсрээд мангас руу шууд дайрлаа. Тэр хурдан хатгаж роботыг хүчтэй доргив. Дараа нь уртаар нь зүсэж газарт гой бууж газартлаа. Гэтэл аалзнуудын сүрэг гинт сүрэг дайралт хийв. Тэд дээрээс нийл ягаан дэлбэрдэг бөмбөгнүүд бороо шиг унгаж эхлэв. Гэвч Донгийн хувьд энэ бол болтогч шаардлагагүй зүйл байлаа. Тэр огт ухарсангүй. Бөмбөгнүүд ойртож ирэхэд тэр айхгүйгээр зогсож байв. Түүний биеийг тойрон хамгаалалтын хаалт үүсэж бүх аюултай довтлогоог хаав. Одоо тэр тэднийг нэг бүрчлэн устгах хэрэгтэй байлаа. Аалзнууд ойртохгүй байгааг хараад Дон том дайралтад бэлтгэв. Тэр аврах том сэлмээ газар руу маш хүчтэй шидэв. Газар чичирч эргэн тойронд оргив. Хад дээр гарч байсан робот аалзнууд тэнцвэрээ алдаж доош унаж эхлэв. Тэд эмх замбраагүй өнхөрч байхад Дон аянга шиг хурдтай дайрч орлоо. Тэр хамгийн их хурдтайгаар сэлмээ эргүүлж шуурга шиг олон зүсэлт хийв. Роботууд бутран цус болон тоосхаа сайгүй цацагдав. Сүүлчийн роботын энергийн цөмийг тэр нүцгэн гараараа барьж ямар ч өршөөлгүй няцалж хаялаа. Тэр даруй системийн мэдэгдлүүд гарч эхлэв. Даалгавар амжилттай. Шорон идэвхжих магадлал 50 хүрлээ. Шагнал шууд Дон руу шилжлээ. Түүний өмнө улаан дүлтэй бөмбөрцөг гарч ирэв. Дотор нь гялалцсан нийл ягаан болор байлаа. Мэдээлэлтээр энэ бол Wild Lord-оор хийсэн чөтгөрийн хамгаалалтын хуйг. Түүний чадвар биеийн гэмтлийг багасгах нь зомби нарын аврагд бүрэн дархлаа өгнө. Дон үнийг анхааралтай дахин уншив. Систем асуув. Та хуйгийг одоо өмсөх үү? Гэхдээ бас анхааруулга гарч ирэв. 2 удаа идэвхжүүлсний дараа л энэ хуйгийг бүрэн удирдах боломжтой болно. Дон энэ харц зомбинуудтай гол руу тусав.
Тэр бодлоо магадгүй энэ хоёрыг голыг сэлж гарахад хангалттай хүчтэй байх. Тэр эргэж буй аимшигтай урсгалыг ажиглан зогслоо. Дон аажуухан доош алхаж эхлэв. Түүний бие хүнд нийл ягаан усанд аажмаар живж байлаа. Тэр голын ёроолд хүрэх мөчид бие нь гинэд гэрэлтэж эхлэв. Удалгүй мөнгөлөг хоёрыг гарч ирж арьс шиг нь биеийг нь бүрхв. Энэ нь яг л өөрийн мах цусаар төрсөн хоёр дахь арьс мэт байлаа. Систем шууд мэдэгдэл илгээв. Чөтгөрүүд төгс ноёны гайхалтай сэлэх чадварыг биширч байна. Тэд цаашид тусалж чадахгүй дэ уучлал хүсэж байна. Үүнийг сонсоод Дон ууртай хэлв. Би та нараас тусламж гуйгаагүй. Тиймээс битгий хэд оролц. Тэр үгийг хэлж дуусмагц өмнө хурц гэрэл гялсхийв. Гэрлийн дундаас урт зам нээгдэв. Дон тийш алхаж ороод алга болов. Тэр дахин нүдээ нээхэд чөтгөрийн хааны нутагт хурж ирсэн байлаа. Гэвч эргэн тойронд зөвхөн нурсан барилга, үнсэл байв. Нэг ч амьд амтан байсангүй. Тэрч байтугай чөтгөрийн хааны эртний хот хүртэл бүрэн устсан байлаа. Систем дахин мэдэгдэл үзүүлв. Сүмийн чөтгөрүүд эртний хот устсанд уучлал хүсэж байна. Дон шүдээ 100 би та нарын ажилтан биш шүү дээ. Тэр гайхаж бодлоо. Энэ даалгавар эртний хотод болох ёстой байсан биш билүү? Тэр орчныг шалгах гэж байтал гинэд газар хүчтэй чичирч эхлэв. Яг л доороос ямар нэгэн авраг зүйл гарч ирж байгаа мэт байлаа. Тэр ойлгож амжаагүй байтал асар том дэлбэрэлт болов. Бүх орон зай дөргөв. Түүний нүдний өмнө асар том хан дээш өсөж эхлэв. Оргил нь харагдахгүй өндөр байлаа. Дон зүгээр л зогсож гайхшран харж байв. Удалгүй чичиргээ зогсож утаан дундаас тэнгэр хүрсэн цамхаг гарч ирэв. Энэ бол Celestial Pen Tower байлаа. Энэ бол ариун чулуугаар бүтээгдсэн тэнгэрлэг байгууламж юм. Энд 9 тэнгэрийн алдагдсан сүнснүүд хоригддог байв. Цамхгийн авраг том хаалга удаанаар нээлээ. Дотроос нь хүйтэн сэлэх хүлээж эхлэв. Гэвч Дон огт айсангүй. Тэр зүгээр л бодлоо хэрвээ дотоош орвол дараагийн даалгавар эхлэх байх. Үнэхээр тийм байлаа. Систем 2 дахь даалгавар эхэлснийг батлаа. 134 үер хуудасны тэмдэглэлд бичснээр. Системийн мэдээлэлээр энэ даалгаврын төвшин маш хэцүү байлаа. Донгийн хийх ёстой зүйл 2 цагийн дотор Пентаураас гарч ирсэн 1000 тэнгэрийн амьтдыг устгах шагнал Рунныг 5000 оноо Сопресен даалгавар 100 дуусна. Гэтэл гинэд газар гүнзгий дуу гарган чичирч эхлэв. Тоосон дундаас зэвэрсэн хуйг өмссөн, буртчаад барьсан мангас аажмаар гарч ирлээ. Дон түүнийг анхааралтай ажиглав. Ямар амтан ийм аимшигтай авраг гаргаж чаддаг юм бол гэж бодлоо. Тэр толгоогоо баг зэрэг хазаалгаж маскыг нь сайн харлаа. Тэгээд ойлгов. Энэ бол эртний командлагч зэрэг байжээ. Хэрвээ энэ амтан чөтгөрийн талынх бол Absolute One-д хизээж дайсагнахгүй. Гэвч удалгүй олон чөтгөрүүдийн сүрэг гүйж ирэв. Тэдний орилох дуу газар даяар цууратав. Дон гүнзгий амьсгаа авч бүх бие чангаллаа. Дараа нь чангаар хашгирлаа бууж өг. Түүний гаргасан аимшигтай даралт командлагч цэргүүдийн бүх армийг зогсов. Тэд айсандаа чичирч байлаа. Удалгүй сүмийн чөтгөрүүд дахин мэдэгдэл илгээв. Тэд энэ армийн гинэд бослог гаргасанд уучлал хүсэж байна гэж байлаа. Гэвч мэдэгдэл бүрэн гарч амжаагүй байтал. Тэр галзуурсан чөтгөрүүд бүгд амаа нэгээд нэгэн зэрэг архирлаа. Дон 50 байсаар байв. Тэр шууд өөрийн нэг ур чадварыг ашиглав. Түүний дайралт урд байсан бүх цэргийг устгав. Гэвч удалгүй Дон нэг зүйлийг анзаарав. Эдгээр амьтдад энергийн цөм огт байхгүй байлаа. Магадгүй энэ нь White Pillar-ийн нөлөө байсан бололтой. Удалгүй командлагч цэргүүдийн легион улам олширсоор байв. Тэд амьсгаадан хилээ гаргасан чигээрээ урагшилж байлаа. Үүнийг хараад Дон шийдвэр гаргав. Тэр Blood Demon Transformation чадварыг ашиглахаар болов. Систем анхааруулга өглөө. Энэ чадвар идэвхтэй байх үед таны баажмаар багасна. Гэвч Дон огтхон ч эргэлдсэнгүй. Чөтгөрүүд олноороо дайрч эхлэв. Дулаан маш ширүүн болж бүх орон зайд архирах дуу төмөр мөргөлдөх чимээ цууратав. Үүний ачаар Донгийн хурд бараг хамгийн дээд хязгаартаа хүрч байлаа. Тэр ганц цохилтоор л олон чөтгөрийг сүрэл шиг хийсгэн хэдэн зуун метрийн цааш идэв. Түүний устгасан амьтдын тоо хурдан өсөв. Эхлээд 50, дараа нь 130 хүрв. Удалгүй тэр авраг том ханны өмнө ирлээ. Хаалганы цаана маш олон чөтгөрүүд хүлээж байв. Түүнийг нэвтрэхийн тулд дотроос нь сүрүүлэх хэрэгтэй байлаа. Гэтэл гинэд White Pillar-аас командлагч цэргүүдийн бүхэл баг урсаж гарч ирэв. Яг л наадам ихсэн мэт байлаа.
гэвч Дон огт эргэлдсэнгүй. Тэр шууд урагш дайрч цус зам гаргаж эхлэв. Тэр сэлмээ тасралтгүй эргүүлж дараа нь үсрэн гол баган руу шууд хатгав. Асар том дэлбэрэлт болов. Аврах цамхаг уулнуурж байгаа мэд хэсэг хэсгээрээ нурав. White Pillar дэлбэрч бүх цэргүүд саарл утаанд алга болов. Нурсан талбай дундуур зун асар их хүчтэйгээр алхаж байв. Түүний өмссөн хуйг аажмаар хагас хар болж эхлэв. Харлах тусам илүү хүчтэй болж байлаа. Яг л үхлийн бурхан шиг харагдаж байв. Удалгүй систем мэдэгдэв. Soul Collection даалгавар 100 дууслаа. Дон шууд Round-ийг шагнал болон 5000 achievement оноо авлаа. Түүний өмнө 2 том бөмбөрцөг гарч ирэв. Нэг нь нийл ягаан, нөгөө нь улбар шар өнгөтэй байлаа. Нэг нь бит болгох чадвар, нөгөө нь шагналын зүйл байв. Гэвч Дон тэднийг шууд аваагүй. Тэр эхлээд сайн шалгаж үзхийг хүсв. Тэр Retrieve гэсэн команд өглөө нийл ягаан бөмбөрцөг сул утаа гарган түүний өмнө ойртон ирэв. Мэдээлэл гарч ирэв. Энэ бол Soul Present байлаа. Түүнийг чөтгөрийн урлагийн гайхамшигт бүтээл гэж ангилжээ. Энэ нь чөтгөрийн хааны онцгой эрдэнэс юм. Энэ зүйл өгсөн хүмүүсийн сүнсийг шингээж эзнийхээ цустай нэгтгэн тэднийг командлагч цэрэг болгон хувиргах чадвартай байлаа. Soul Present гэдэг зүйл командлагч цэргүүдийг бүтээж чаддаг байлаа. Энэ нь 3 тусгай чадвартай, нэг Impressment, хэрвээ дайсан өгсөн гэж тооцогдвол түүний сүнсийг барьж хордог, 2 Resurrection, хоригдсон сүнснүүдийг дуудаж цэрэг болгон ашиглах боломжтой, 3 Memory Sharing, хоригдсон сүнснүүдийн дурсамжийг харах чадвар. Одоогоор дотор нь тийг 20 сүнс байлаа. Анхны зорилго нь цогцос цуглуулж мэдээлэл авах байсан. Гэхдээ 20 багтаамж бол хэтэрхий бага байлаа. Тиймээс систем нэмэлт шагнал өгсөн бололтой. Дон дахин команд өглөө. Тэгтэл улбар шар бөмбөрцөг гинт хүчтэй гал болж дэлбэрв. Систем асуув. Та эртний Round-уудыг Soul Present дээр сийлэх үү? Дон хариу хэлсэнгүй. Тэр зүгээр л дахин Retrieve команд өглөө. 2 бөмбөрцгийн эргэн тойрондох энерги эргэлдэж эхлэв. Удалгүй системийн самбар дээр Impressed Souls тийг 100 гэж гарч ирэв. Өөрөөр хэлбэл багтаамж 100 болж нэмэгдсэн байлаа. Дон нийл ягаан бөмбөрцгийг авч ямар ч эргэлзэлгүй гартаа няцлаа. Систем тэр даруй анхааруулга гаргав. Soul Present-ийн бүх функц эзэнд шилжиж байна. Түүний зорилго биелсэн байлаа. Одоо тэр энэ там шиг газраас гарах хүсэж байв. Гэтэл гинт хаанаас ч юм нэг алтан бөмбөрцөг гарч ирэв. Дон хөмсгөө зангидлаа. Систем шууд анхааруулав. Энэ бөмбөрцгөөс гарч буй муу авраас болж мангасууд айж байна. Мөн сүмийн чөтгөрүүд болгоомжтой байхыг зөвлөв. Гэхдээ Absolute One болохоор хэн нэгний зөвлөгөөг дагах шаардлагагүй байв. Тэр шууд Recall команд өглөө. Алтан бөмбөрцөг шулуун нисэж түүний гар дээр буув. Тэр даруй гарын алганд нь нууц тэмдэг гарч ирэв. Энерги нь алга болж гэрэл унтарлаа. Зөвхөн улаан халуун дугуй тэмдэг үлдэв. Дон бодолд автсан хിവэр байхад системийн самбар дахин гарч ирэв. Даалгаврын үр дүн Mission Complete 1-3 гэж бичигдсэн байлаа. Тэр их том шагнал өгнө гэж бодсон. Гэтэл үнэндээ энэ нь зүгээр л цаг үрсэн хэрэггүй даалгавар байжээ. Дон баг зэрэг уурлав. Тэр орон зайн хаалга нээгээд гарахаар бэлтгэлээ. Хэдхэн секундын дараа Дон дахин жинхэнэ ертөнцөд барилгын талбай дээр буцаж ирлээ. Гэвч шинэ асуудал гарч ирсэн байв. Цэнхэр бүтээлийн доор нуусан цогцос, мөн байсан цусны том толбог гинэт алга болсон байлаа. Гэсэн ч Дэсан энэ бүхнийг тоохгүй орхиод гэрлүүгээ явлаа. Тэр хаалгаар орж ирмэгц түүний дүү Жийс хаалганы цаанаас толгоогоо цохолгов. Тэр амьсгаа авахч завдалгүй байхад дүүн ширүүн харцаар хараад асуув. Чи хаагуур яваад байсан юм, хоол бүр хүйтэн болчихлоо. Гадаа бол Дон яг л акул шиг хүчтэй. Гэхдээ гэртээ бол жижиг загас шиг дүүгийнхээ тоглоомыг сонсоод тэр зүгээр л уучлаарай гэж бовтнов. Жийсээ санаа алдаад түүнийг дотогш татаж суугаад хурдан хоолоо ид гэж хэлв. Түүнийг суухад ширээ аль хэдийн ээжийн хийсэн халуун хоолоор дүүрсэн байлаа. Яг тэр үед телевизээр мэдээ гарч байв. Мэдээнд өчигдрийн орон зайн ан цавын осол өмнөхөөсөө илүү том байсан гэж ярьж байлаа. Үүнийг сонссон Донгийн ээж телевизийг шууд унтрав. Тэгээд зүгээр хоолоо ид, ийм юмд анхаарал буу хандуул гэж хэлв. Хоол идэж байхдаа Дон санамсаргүй хэлв. Одоо бүр мангасууд мэдээнд хүртэл гардаг боллоо. Ээж нь түүн рүү зөөлөн харлаа. Түүний хоолой удаан санаа зовсон өнгөтэй байв.
Чи айчих байх гэж бодоод би хэлээгүй. Ээж хүний хувьд би чамд тусалж чадсангүй. Уучлаарай, дээсэн ээжигээ огт буруутгаагүй. Тэр зүгээр л толгоогоо зөөлөн сэгсэрлээ. Та хоёр аюулгүй байхад л надад хангалттай. Та болон G2. Үүнийг сонсоод түүний ээж гайхаж орхив. Хүн ингэж их том болсон мэт санагдав. Харин G2 баг зэрэг ичиж нүрээ өөр тийш эргүүлв. Тэр ах руугаа харж чадсангүй. Хүнд уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд даан инээгээд асуув. Та хоёрт бэлэг авах уу? G2 уруулд уурган, чи яг л надад үнэтэй брэнд авч өгөх гэж байгаа юм шиг ярьж байна. Гэж хэлв. Ингээд оройн хоолны уур амьсгал инээд баяр баясгалаар дүүрв. Энэ бол тэдний хувьд ховорхон тайван дулаахан мөч байлаа. Хэсэг хугацааны дараа Дон Чэнхав руу уцаар ярив. Тэр Сол Куийн гишүүн Чэнхавд хэллээ. Дон уцаар ярьж байхдаа Чэнхавд хэсэг хугацаанд намжин байх болно гэж хэлв. Чэнхав үүнийг сонсоод магадгүй бэлтгэл хийх гэж байна. Эсвэл ямар нэгэн шалгалт байх гэж бодлоо. Дон тодорхой биш байдлаар би хэсэг хугацаанд ууланд өөрийгөө тусгаарлана гэж хэлв. Үүнийг сонссон Чэнхав дотроо найз минь галзуурчсан юм биш биз гэж бодсон ч үнэндээ Дон маш тайван бодолтой байв. Тэр хэлв. Би нэг хачин шавж харсан. Гэхдээ яг нүдний өмнө мөргөө алга болсон. Барилгын талбай дээр байсан цогцос хүртэл алга болсон. Тэгээд нэмж хэлв. Би байхгүй хугацаанд ээж болон G2 минь ажиглаж хамгаалаад өгөөч. Чэнхав бараг асуулт асуусангүй. Тэр шууд зөвшөөрөв. Яг л жинхэнэ найз шиг. Гэхдээ Дон яг юу төлөвлөж байгааг тэр огт мэдэхгүй байлаа. Харин тэр үед Дон нэг өндөр барилгын дээвэр дээр зогсож байв. Гараа халаасандаа хийсэн хിവэр тэр жинхэнэ эзнийг хэрхэн ил гаргах вэ гэдгийг толгойдоо тооцоолж байлаа. Нөгөө талд нь Редемон бүлгийн бааз дээр нэг доод тушаалын хүн тайлагнав. Бид цогцыг устгасан. Гэвч нэг зүйл тодорхой байв. Дон бол Бранк алуурчныг амархан устгасан хүн. Тиймээс тэр амархан байв биш. Тэгвэл даргын төлөвлөгөө юу вэ? Леогт сонирхсон шинжгүй хэлв. Түүнийг зүгээр орхи. Тэр удахгүй Хантер сонгон шалгаруулалтын тест өгнө гэж сонссон. Тэр үед довтлох хамгийн төгс боломж гарна. Одоохондоо 50 байгаа дөрөв зүйл. Хүчээ дими үрэх хэрэггүй. Тэгээд тэр эргэж "Тийм биз, Чинчан?" гэж асуув. Чинчан шилэн танк дотор байлаа. Тэр толгой дохив. Дуун танкны дотор цуурайтав. Би аль хэдийн бэлэн. Би энэ мөчийг маш удаан хүлээсэн. Гадна зогсож байсан сорвтой нүртэй хүн тэдний яриаг сонсож чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байв. Хажууд зогсож байсан эмч хэлв. Бранк шинэ гишүүн Чинчаний зүрхний хэм тогтвортой байна. Бид серум тарихад бэлэн. Лео санаа зовсон дүр үзүүлээд энэ маш их өвдөн. Чи үнэхээр бэлэн үү? Гэж асуулаа. Чинчан нэмсэглэв. Би энд орж ирсэн өдрөөсөө хойш бэлэн байсан. Үүнийг сонссон Лео гараа даалан туршилтыг шууд эхлүүл гэж тушаав. Эмч тушаалыг хүлээн авч товчлуурыг дарлаа. Please subscribe! Subscribe now! Subscribe, please!